За фейс оф дээр шайбан дээр Марио Чинзолбоо фейс оф дээр булаацсан. Майнерсын довтлогоо баруун жигүүрээр Чинзолбоо. За мэргэн шууд галга руу шийдсэн хаалгач Батойж амжилттай шүүрж авч байна. Ингэснээр Шарын гол Майнерс багийн бүсэд шайбыг тоглолтод оролцуулна. За аслах холоо шидсэн байна. Болормагийн Батойж хаалгач бол амжилттай шүүрж аюулгүй болгож байна. За ерөн зүгээр энэ холоо шидэлтүүдийг л гүйцэтгэдэг. Тиймээс яг нэг төв рүү орчиж байгаа ч юм уу ийм тохиолдолд харагдахгүй байгаа энэ да хамгийн ойрхоноос шидсэн тэр нь оноо олж ийн үзэгчтэй ингээд голын салхийг Шарын гол Майнерс багаас хагалж байна. 66 дугаартай Цэнгэл ийхүү хүрдүүлээд тоглолтын ихний шайбыг орууллаа. За та бүхэн харж байгаа бохоор Битак буюу хаалгачийн өмнөх зайн дээр их гişиг одоо нууд багийн хаалгач хасгалж өгч байгаа. Хасгалж байгаа шийдэж байгаа энэ бол хар хүндгийн одоо таглаж хаалгачийг хүнд байдалд оруулдаг. Тэгээ хасгалж байгаа ихний одоо шийдэлтүүдээ бол гүйцэтгэж байна. За хоёр дахь гол. Их хишгийн дамжуулалтаар Чинзолбоо багтаа 2 дахь голыг оруулж ирлээ. Их хишиг хайсан гол хишиг сүрэнгийн Чинзолбоо аваад шууд шидээд тоглолтын тооны харьцааг 2-1 болголоо. Нэг тогтоосон засаад шууд хаалга руу шидсэн. Хаалгачийн зүүн доод ус гарважээ. За энэ татаад гараад ирсэн дээ. Шууд өөрөө шидсэн. За хаалгач амжилтаа чинь дахиад шидсэн. Хаалга найж байгаа. Охинтын бухнуудын Марио оргил хоёр нэлээд хүчтэй контактсан. Тэрнээсээ жоохон тэрэн дээр жоохон шатсан болоо. Шууд хаалга руу шидсэн. За ихний голыг Бурхантын бухнууд багаас тоглолтын оноо хийлээ. Голыг Игнотын ариун бэлэг өөрийн багтаа ихний голыг авчихлаа. За ostор 86 номер үлдсэн шүү. Тэмүүжингийн гол. Тэрнээс үүдэн хоёулаа гараад ирлээ шүү дээ. Их ойрхон зайд гарч ирлээ. За шүүл дуурсан. За Одбаатарын ерөөлтийн шидэлтийг харуулж байна. Хаалгач маш хараатай. Ер нь бол булангаа маш амжилтгүй. За Батгил тэнцээ талбай шайбыг аюулгүй болох. Айлын за энэ ч маш гоё боломж. За ороогүй. За ойрсон шайбыг нэмээд шидэлжлээ. За ийхүү 3-1 гэсэн тэргүүлэл Шарын гол Майнерс багийнханд ирж байна. За эхлээд лавг дээр шийдсэн, ойгоо гараад ирсэн. Энд ч нэмсэн боловч дутуу үрээд. За Чинзолбоо мөн ойгоо гараад ирсэн. За энэ ч их хишиг нэмсэн юм байна. Ингэснээр Шарын гол Майнерс багийн 3 дахь голыг Баатарчин их хишиг оруулсан болж байна. Сая шайбыг аваад тоглоонд орсон боловч амжилттай олж өгч чадсангүй. За мөнгөтлөг гараад ирсэн дээ. Хаалгачийн зүүн мол руу шидсэн боловч хамгаалагчаас ойгоод гараад ирлээ. Их хишиг. За өөрөө шидсэн. За хоёр үлгэн завсаар орчиж байгаа юм байна. Ингэснээр тоглолтын тооны харьцааг 4-1 болгон өөрчилж байна. Шарын гол Майнерс угаас энэс давталаараа их шиг шидсэн. За энэ ч мод тавина гэж ярьдаг манай хоккейчид бат үлгүй мод тавиад одоо шайбны чиглэлийг өөрчлөөд так буюу хаалгачийн өмнөх зайн дээр яг л гоё мод тавьсан байна. Тэр мод тавих бол их хэцүүртэй хаалгач нарт бол яг шайб ирж байгаа чиглэлийг хараад хаах га байж идэг. Чинзолбоо өөрөө нэлээд сайн эзэмшиж байгаа шийдсэн тоглолтын 6 дахь шайбыг орж байна. Өнөөдөр Шарын гол Майнерс багаас Чинзолбоо өөрийн чадварыг харуулсан нэг хоёр шийдэлтийг гүйцэтгэлээ. Хоёр хамгаалагч байсан урдтын за тэгээд үүний өмнө өөрөө бас баггүй хугацаанд шайбаар тууж хамгаалагчтай аргаж гарч ирээд илүү хувийн ур чадвар ажилласан шайб байлаа да.
өөрийн ур чадвар гар ажиллагааг гайхуулсан нэгэн гол. Одоо хүчтэй төгсгөлүүдийг хийлээ. Дахиад шидэж ин Хаалгач шууд атгаад авсан. За хоёрдугаар үеийн эхний хэсгийг бодвол бухнуудын товтлогоо эрчимжээд эхэлсэн. Тэгээд тоглолтын тооны цаг ойртуулахгүй бол 5-1 гэж салж их шиг. Бухнууд багийн хааснаа мэдсэн гэсэн шав хаан устыг ер нь бүгдийг мэдэж чадсангүй. Питакийн цэвэрлэг буюу одоо хамгаалагч нараар бухнууд багийн хамгаалагч нар бол Питакийн цэвэрлж өгчтэй байлаа. Суус Питакийн дээр шав байгаад тэрийг шиг сүргийн шинэ болбоо төрүүл шавд өгснээр тоглолтын тооны цаг 6-1 буюу тоглолтын 7 дахь голыг оруулж байна. Ер нь өчигдрийн байд юм уу ингээд өмнөх тоглолтуудаас харж байхад шабиг өчөж байгаа шүү дээ. Энэ нь 10 зоос үлдсэн. Хоёрдугаар үед бол ер нь шарын гол майнусаар дийлүүлж шүү. Савд орж дамжуулт гэсэн нэг үргэлтээр шин золбоо шууд хаалгаруулж өгөхөд тоглолтын 7 дахь голыг оруулж байна. Өөрийн багийн 7 дахь гол буюу тоглолтын 8 дахь голыг өөрийн нэрээр бичүүлж байна. Савд оржийн маш гоё дамжуулт байсан. Нэгийн үргэлтээр шууд хаалгаруу өгсөн. Чин золбогийн хувьд энэ голыг хийснээр ингээд хэтрик хийж гинүү да. Тэгж байгаа бах. Ямар ч байсан лигийн хурдан талын төлөв тоглолтын дээр нэг хэтрик хийсэн гарч ирсэн нь. Чин золбоо байлаа. U18 наснаас эхлээл шичээ огт дуудагдаад гэсэн. Одоо насан туршийн шичээ огтаа нэгдсэн байгаа. Чин золбоогийн хувьд. За тэгээд Бурхантын бухнууд багийн хувьд энэ за голыг тооцсон байна. Сая шабиг дарчуу гэсэн удаасрал өмчлөн дээр шууд шидсэн. За хоёр үлнийхэн завсраар за яг дарж амжааг багт нь халахаад голыг 88 дугаарын тамирчин дээр ямар том алдаа гарч байна. Момент спорт болохоор 2 секунд ч одоо голыг оруулах боломжтой. Тийм болохоор одоо хугацаа хангалттай байгаа. За яг хэлж дуусаагүй байтал хаалгач зүүн доод булангаар Евдмоттын ариунлаг дүүбэл төлөвлөж байна. 2 голоо. За энэ дамжуулт маш гоё ирсэн. Ерөөсө хүрээд яг шавь чиглэлийг өөрсдөө доогуур хаалгач зүүн доод болно хийж байна. за ингээд бүр 7-3 болж ойртож ирж шүү. Тоглолтын цагаас бүгдээрээ хинэн аврагын цомоо нэмэх вэ гэдэг том асуултыг харахандаа за энэ маш гоё тоглолтыг гоцсон тоглолтыг Ундрмагийн цэнгэл үзүүлж онооно ярцаг 8-3 болгож байна. За энэ чинь зөөрөө шайбыг тасалсан Батгэрлээс таслаад ихний хамгаалагч хуураад за хаалгач баруун дээд болно бүр яг 90 булан гэж ярьдаг шүү дээ. Яг 90 буланд нь 100 гэж ярьдаг да. Тэр зоосон гол байлаа. За Цэнгэлийн хувьд инхүү өнөөдрийн тоглолтод 2 дахь гол өмөртгүүлж байгаа нэ. Чин золбоо 4-ийг хийсэн бол араас нь Цэнгэл 2 голтой болж орж ирж байна. За энэ чинээс ерөөлт байсан мэн дамжуулт гэсэн. Маш гоё модын давуулаад өгсөн. Энд за яг унаад энэ түрүүний тоглоо байна. За саяны бол энэ жууллагч олон сүмжийн мастер мэрэгний үгсэн суулжуулагчийг залуу тамирчин Тэмүүжин гол болох чадсангүй. Саяны моментын дээр бол урдталт нь юу байсангүй шүү дээ хамгаалагч тий. Яг одоо хаалгач ч гэсэн цаадлаа. Шууд өөрөө төгсгөж байна. За хаалгатаа бол хамаагүй олоо өглөөс хамгаалагчаас хожир авсан шайб байлаа. Батбаатар буцаага чин золбоо гэсэн Батбаатар. За тавг дөрч хаалга шийдсэн хаалгач амжилтаа авч байна. За энэ хаалгач урагшаа гараад ирсэн байгааг анзаараад маш гоё одоо хаалга хоёрын завсраар тийм ээ хуурч шайбыг аваад эхний шийдэлт энэ хаасан ойсон шайбыг өөрөө буцааж аваад хуурч хажуугаар нь гараад за яг энэ манай тоглолтын 57 дахь минутаас суперстор харагдаж байна. Давааны 5 дахь амжилттай давтаж багтаа. Юуст гоног авчихсан. Юуст тоглолтыг за юус артаа үлдээсэн 5 төрж
Шууд За. хийсэн. Дахиад гол орсон үлэмжтэй. Гарын гол бас 19 дугаартай тоглогч Чулуунбатын Батгүйгүн. Үгүй. Батны бохнуудын хаалганы хараг хөдөлж байна. Багтаа арахгүй. Орч чадвартай. Шигтэй багтаа авчлаа. Уул нь үлэн зайрн шигдсэн байна. Хаалгач ойгоод орсон байна. Тэгээд түрүүн манай Батгүйгүн маань хэллээ тэгээд ер нь тоглолтын хувьд шийдэгдчихүлээ гэж тийм ээ. Ямар нэгэн байдлаар за дахиад тэр дорно. Яахын аргагүй хүний илүү байгаа байдал бол том нөлөөтэй байна да. Энэ удаад шарын гол багаас Чинзолбоо голцсноо 5 дахь голоо оруулаад энэ удаагийн тоглолт. Одоо үзэгчтэй мэдээлэлүүд бол одоо юудын алдаа буюу 2 минутын алдаа хийсэн тохиол одоо гол авсан тохиол торгуулгаа тамирч гарч ирдэг. Энэ санаатай буюу спортын усаач гэж үзээд 5 минутын торгуул өгсөн тохиолдолд бол торгуулийн тамирч гарч ирдэггүй ба цаг заавал дуусгах. Бухнууд багийн хувьд бол хүндэлтэй одоо сүүлийн 5 минут хүний дутуу тоглосон гэдэг бол. За энэ ч дахиад цуграа гараад ирсэн Батбүлгүн. За хуураа гэсэн боловч. За өөрийнхөө нэрээр дахин нэг голыг өчүүлж байгаа юм байна. Өөрөө ихнийхаараа тоглож авсан боловч буцаж шайба авч гарч ирээд хаалга тойроод байж ихний тоглохоо хаалга амжилтаас хаалга тойрж гарч ирээд за хоёр ихний завсраар Тоглолтын 20-р шарын клубын сагийн 19 нарийн цэцэг спортын мастер Чулуунбатын Батбүлгүн ажилдаа тоглож багтаа 12 сүүлийн минут явж байгаа үзэгчтэй. за ингээд сүүлчийн хонх дугарснаар 12 4 ярцаатай Дахуул аймгийн Шарын гол сумын Шарын голын майнус баг 2025-аас 26 оны хоккейн дээд лигийн хүрэл медалийн эзээр тодорч байна. Шарын гол майнус багийнхандаа баяр хүргэе.